За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв амьдралдаа хэрэгжүүл гэсэн сэдэв байна. За бүгдээрээ залбираад эхлэе. Эзэн минь ээ, бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдөр та өөрийнхөөгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Матай 4:1-11-д Есүсийг 40 хоногийн турш цөл байхад нь Сатан түүнийг сорьсон тухай өгүүлдэг. Тэр үед Есүс ямар ч хоол идээгүй байсан. Диавол түүний сул дорой байгааг мэдээд Есүсийг Бурханаас холдуулахын тулд сорьсон юм. Диаволоос ирж буй дайралт бүрд Есүс Бурханы үгээр хариулсан. Тэрээр 40 хоногийн турш хоол хүнсгүйгээр явсан ч амьд үлдэж сүнсний хувьд цэцэглэн хөгжсөн юм а. Есүс эцэгтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг тул үнэнийг мэддэг байв. Тэрээр энэ уруу таталтад бэлэн байсан юм. Хэрэв бид сөрөг бодлуудаа байнга өөгшүүлж бодолдоо ноёрхуулсаар байвал эрх чөлөөтэй амьдрч чадахгүй. Үүнтэй тулалдах хамгийн шилдэг арга зам бол бичээсийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь биднийг тулаанд хүчирхэгжүүлэх болно. Бид тулаанд оролцож байхдаа үүнийг хийх гэж оролдох бус өмнө нь урьдчилан бэлтгэл хийх ёстой. Цэргүүд сум нисэж ирэх үед зэвсгээ ирж хайдаггүй. Тэд өмнө нь ч мөн бүх үед ч бэлэн байдаг юм. Тиймээс сөрөг бодол санаануудтай эвлэрэн суухын оронд тэдгээрийг шалгаж олзолж авснаар өөрсдийгөө бэлтгэцгээе. Үүнийг хийсний дараа бид Бурханы үнэнийг тунхагласнаар биднийг барьцааж байсан худал хуурмаг зүйлсийг төгсгөл болгодог. Энэ бол бид сөрөг бодлоос хэрхэн ангид амьдарч байгаа явдал юм а. Хэрэв бид бодлоо Есүсээр төвлөрүүлж түүнд таалагдах амьдралаар амьдрах юм бол бидний шалгах ба олзлох шаардлагатай бодлууд багасах нь маргашгүй үнэн. Библийн зохиогч биднийг Филиппой 4:8-ийн төгсгөл хэсгээс иш татан ятгахдаа хамгийн муугаар бус сайнаар, муухайгаар бус үзэсгэлэнтэйгээр, хараалтай бус магтууштай зүйлээр оюун санаагаа дүүрэг гэжээ. Бид оюун санаагаа амьдрал авчирдаг зүйлсээр тасралтгүй дүүргэж байх ёстой. Бид сайн талыг хайх ёстой. Учир нь бид ийм үйлдэл олох болно гэсэн байна. За Матай 4:1-р ишлээс. Есүс тэгээд диавол соригдохын тулд сүнсээр цөл рүү хөдлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст өлсчээ. Соригч ирээд түүнд "Чи Бурханы хүү мөн аваас энэ чулуунуудыг талах бол" гэж тушаа гэв. Гэвч Есүс "Хүн зөвхөн талахаар бус харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг" хэмэв. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд "Хэрэв чи Бурханы хүү муу юм бол доош үсэр. Учир нь тэрээр Тэнгэр элч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуун цогцох үе гэсэндээ тэд гар дээр чамайг өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ" гэв. Есүс "Бурхан эзнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг" гэв. Диавол дахин түүнийг асар өндөр ууланд аваачаад ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд "Хэрэв чи сөхрөг надад мөрөгөөс энэ бүхнийг би чамд өгье" гэж хэлэхэд Есүс "Зай сатана. Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм" гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход гэнэт Тэнгэр элч нар ирж түүнд үйлчлвэ гэсэн байна. Амен. Тэгээ бүгдээрээ эзний үгийг амьдралдаа хэрэгжүүл амьдрцгаая. Тэгээ Бурхан имийг